Hi guys, хар самруудад тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та нартай ярих хэрэг бол хүний дотор байдаг уур бухимдал, үзен ядалт, гайхшрал, хайр, зөвхрүүл гээд бараг л хүний дотор байж болох бүхий л мэдрэмжийг зэрэг төрүүлэх маш сонирхолтой түүх. За энэ хэрэгээс сэтвлээд кино бүтээсэнд бол ерөөсөө гайхах юм байхгүй. Бараг киноноосоо илүү үйл явдалтай ийм хэрэг байгаа. За хэрэгээ эхлэхээс өмнө манайхан форум болон фарм гэдэг үгийнхаа ялгааг мэдэж байгаа байх гэж бодож байна. Ингээд та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. За өнөөдөр та нартай Кристин Айда Коллинсийн тухай ярьж өгөх болно. 1888 онд төрсөн бөгөөд 1920 оны Лос Анжелест хүү Уолтрийг ганцаараа өсгөж байсан эмэгтэй. Тухайн үед бол эмэгтэй хүнийг номхон даруухан эрчүүдийн үгийг дагдаг байх ёстой гэсэн ойлголт нийгэм түгээмэлсэн. Гэхдээ харин Кристин бол энэ хэвшмэл ойлголтод огт нийцдэг хүн байгаагүй. Тэр утасны компанид хянагчаар ажиллаж ирэх мэдлэлтэй эрчүүдтэй харьцахдаа ч ажил хэрэгж шулуухан өөрийн байр суурин дээр бат зогсдог гэдгээрээ танигдсан. За харин хувийн амьдрал нь бол тиймч амар байгаагүй. Түүний хуучин нөхөр Уолтер Коллинс дэрмийн хэрэгээр за мөн архийг хоригдсан үед нууц баар ажиллуулсан хэрэгээр мужийн шоронд ял эдэлж байсан. Тухайн үед Америкийн нэгдсэн улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх болон худалдагыг хоригдсан байсан ч мэдээж хүмүүс архи ухаа болно гэж байхгүй. Үүний оронд даалд хууль бус баарнууд олноороо бий болж тэдгэрийг нь speak easy гэж нэрлэдэг байсан. За Уолтерийн ап бол яг ийм нууц баар ажиллаж байгаад байрагдсан. Ингэснээр хүүгээ өсгөж амьдралаа авч явах бүх хариуцлага Кристинд үлдсэн. Тэр Уолтертай хамт Лос Анжелесийн дундаж давхаргахны амьдардаг хороололд амьдарч байсан. За 1920-д онд салсан эмэгтэй за бүр тэр дундаа ганцаараа хүүхдээ өсгөж байгаа ээж байна гэдэг нь өнөөдрийнхөөс бол хавьгүй их нийгмийн дарамт шүүмжлэлийг дагуулдаг цаг үе. За гэсэн ч Кристин бол бусдын юу гэж бодохоос илүүтэйгээр хүүдээ аль болох энгийн аз жаргалтай хүүхэднээс өгөхийг л хүсдэг байсан. За тухайн үед бол Лос Анжелес хот бүр яг асар хурдтай өөрчлөгдөж байсан цаг үе. Кино үйлдвэрлэл хөдөө аж ахуйн эрчимтэй хөгжиж хүн ам нь нэмэгдэж байсан ч гэсэн хотын нөгөө талд авилга, хууль бус 8 болон зохион байгуулалтаа гэмт хэрэгч мөн адил газар авч байсан. За харин энэ бүхний дунд хууль сахиулах ёстой Лос Анжелесийн цагдаагийн газар өөрөө ч гэсэн асуудал ихтэй байгуулсан. Тухайн үед цагдаагийн газрыг хоёр буу гэсэн хочтой Джеймс Дэвис гэх залуу удирдах байсан бөгөөд тэр бол энэ хочоо зүгээр нэг аваагүй. Тэр хатуу харгас арга барилаараа алдартай гадна түүний удирдах байсан цагдаагийн хилцэн авилга болон хүчирхийлэлтэй холбоотой олон дуйлаанд нэр холбогддог байсан. 1926 он гэхэд тэрэг Gun Squad гэдэг нэртэй 50 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг хүртэл байгуулсан. Энэ багийнхан бол гэмт хэрэгтнүүдийг амьд баривчлахын оронд шууд буудаж алах чиглэлээр ажилладаг байсан. За үүнээс нь болоод олон нийт цагдаа нарыг хуулийн гадуур ажиллаж байна гэж улам их айж шүүмжилж байсан. За ингээд 1928 он гэхэд Лос Анжелесийн цагдаагийн хэлтэс авилга, чадваргүй ажиллагаа болон харгас арга барилынхаа улмаас маш хүчтэй хяналт шүүмжлэл ороод байсан. За харин тунгадлгүй Кристин Коллинсийн тууштай зан чанар нь энэ авилгандаа идэгдсэн цагдаагийн газартай шууд мөргөлдөх болно. 9 настай Уолтер Коллинс бол Кристинийн амьдралын төв, амьдрах утга учир за түүний бүхэл юм нээсэн. Уолтер 1918 оны 9-р сард төрсөн сэргэлэн сайхан хүсэтгэлтэй хүү байсан. Тэр 20-од оны хүүхдүүдийн адил энгийн зүйлсээс баяр баясгалыг олдог байсан. Гадаа тоглож жижигхэн тоглоомоор наадаж хүүхэд насныхаа энгийн өдрүүдийг өнгөрөөж байсан байна. Хэдийгээр аав нь шоронд байсан ч гэсэн Уолтер ээжтэйгээ халуун дулаан орчинд өсөж байсан. Кристин ажиллаж хүүдээ хэрэгтэй бүхнийг нь өгөхийн төлөө бүх зүйлээ зориулдаг байж. Гэхдээ 1928 оны хавар тэдний энэ жирийн амьдрал гинтэл аимшигтайгаар өөрчлөгдөнө. Улмаар энэ явдал Лос Анжелесийн дүүгэндх хамгийн дуйлаантай хэрэгүүдийн нэг нь болж үлдсэн. 1928 оны 3 сарын 10-ны БМ гарагт Кристин Уолтерт 10 цент өгөөд ойролцоох кино театрын үзүүрт орохыг нь зөвшөөрсөн байна. За энэ бол амралтын өдрөөр хүүдээ өгдөг жирийн л нэг жижигхэн трит байсан бөгөөд Уолтер өмнө нь ч гэсэн ганцаараа кино үзэхэр явдаг байж.
Тэр орой 5 цагийн үед тэдний нэг хөршин Уолтрийг тэдний гэрээс холгүйхэн байдаг нэг уулзврын ойролцоо явахыг нь харсан байна. Гэхдээ орой болж за бүр шөнө болсон ч гэсэн Уолтер гэртээ ирээгүй. Кристин сандарч ойр хавийн гудамжуудаар хүүгээ хааж эхэлсэн. Найз нөхөд танил хүмүүс рүү нь устдаж асуусан ч Уолтер хаана байгааг хинч мэдээгүй. Ингээд тэр шөнө Кристин хүүгээ сурггүй болсон тухай Лос Анжелесын цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Цагдаа нар эхэндээ бол үүнд нэг их ноцтой хандаагүй. Хүү хаана тийшээ явчихсан, төөрсөн, эсвэл удалгүй өөрөө гэртээ хүрээд ирнэ гэж үзэж байсан. За харин Кристин бол хүүгээ сайн мэддэг. Уолтер ямар ч хэл сурггүй ингээд алга болчихдог хүүхэд байгаагүй. Хэд хоногийн дараа Лос Анжелес Таймс сонинд Уолтерийн алга болсон тухай мэдээ гарч томоохон 90 хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Цагдаагийн багууд болон сайн дурынхан Лос Анжелесын зүүн хойд хэсгийн гудамж, хоосон талбай, эзгүй газрууд за бүр хажууханд нь байдаг нуурыг хүртэл шалгаж хүүгийн цогц тэнд байгаа эсгийг хүртэл хаасан байна. За удалгүй хот даяараа за цаашлаад Калифорниагийн өөр газраас Уолтерийг харсан гэх мэдээллүүд ар араасаа ирэх болсон. За бүр нэг дуудлаган дээр Глендale хотын нэг шатхуун түгээх станцын ажилтан Уолтертой төстэй хүүг үл таних хүний машины арын суудалд сониноор ороолгосон байдалтай харсан. Харин тэр машиныг гадаад төрхтэй хос жолоодож явсан гэж хэлсэн байна. За энэ дуудлага нь бол Уолтерийг хэн нэгэн хулгайлсан байж магадгүй гэсэн аймагчтай тамгийг улам хүчтэй болгож өгдөг. За үгээрч дууссангүй. Өөр гэрчүүд Уолтертой төстэй сандарсан байдалтай хүүг Калифорниагийн янз бүрийн хотуудаас харсан гэж мэдүүлж за зарим нь бүр Сан Францискод хүртэл байсан гэж ярьж байсан байна. Гэхдээ мэдээлэл нэмэгдэх тусам мөрдөгчдийн ажил улам төвөгтэй болж байсан. Яагаад тэгэхээр ирж байгаа олон дуудлагаас аль нь Уолтерийн араас хөдлөх жинхэнэ мөр харин аль нь зүгээр л андуурсан хүн эсвэл худал мэдээлэл болгохыг ялгаж тогтоох ямар ч боломж байгаагүй. Хэргийн эхний үед цагдаа нар Уолтерийн аавын гаргасан нэг таамгийг нухацтай авч үзсэн байгаа. За тэр болохоор өөрийнх нь гэмт хэргийн өнгөрсөн амьдрал эцэстээ гэр бүлд нь гай болж ирсэн байж магадгүй гэж айжсэн. Уолтер шоронд байхдаа хоолны газрын хэсгийг нь хариуцдаг хоригдлоор ажиллаж бусад хоригдлуудын гаргасан зөрчил, буруу үйлдэлийг нь мэдээлдэг ийм үүрэгтэй байсан юм байна. За нэг ёсондоо матагч хийдэг байсан байгаа юм. Тийм хүн өвч сансан дайсантай болох нь амархан тэр хүмүүс нь гадна байгаа танилуудаараа дамжуулж гэр бүлдэнд хүртэл хор хүргэж чадна гэж Уолтер бодсон. За тиймээс тэр хуучин нэг шоронгийн хоригдол өөрөөс нь өшөө авахын тулд Уолтерийг хулгайлсан байж магадгүй гэсэн таамгийг гаргахад цагдаа нар энэ мөрийг хэсэг хугацаанд нухацтай шалгаж үзсэн. Гэхдээ баттай нотлох баримт ерөөсөө гарч ирэхгүй өшөө авалтын зорилготой хулгай гэсэн таамаг нь ердөө л таамаг хിവэрэ үлдсэн. 1928 оны хавар өнгөрч 100 эхлэхэд Кристин эцэг их бүрийн хамгийн аимшигтай хар дарсан зүүдэн донд амьдарч байсан. Өдөр бүр утасныхаа дэргэд хүлээн алга болсон хүүгийнхэн тухай өчүүхэн ч гэсэн мэдээ ирэх болов гэж найзаар суудаг. Хэрэг шийдэгдэхгүй удах тусам Лос Анжелесын цагдаагийн хэлтэст ирэх олон нийтийн дарамт улам нэмэгдэж байсан. Тэр үед тус газар аль хийдийн авилгын хит хитэн дуйлаанд ороод за нэр хүнд нь бол шалаар нэг унтсан байсан. Тиймээс энэ хэргийг илрүүлэх нь зөвхөн нэг хүүг олох тухай биш, цагдаа нар өөрсдийгөө олон нийтийн өмнө зөвтгөх, за бүр сайнаар харуулах боломж болно гэж харж исэн баха. Гэтэл тэр нэр хүндээ яаралтай аврах гэсэн оролдлого нь Кристинд дахин нэг цохилт өгөө зогсохгүй. За бүхэл бүтэн хотыг цочроосон том дуйлаан руу хөтлөнө. Уолтер алга болсноос бараг 5 сарын дараа 1928 оны 8 дугаар сард за бүр хаа байсан Иллиной мужийн Декап хотод гэрээсээ дайжсан нэг хүүг саатуулж шалгаж эхэлсэн байна. Тэр ихэндээ бол цагдаа нарт өөр нэрийг өгөөд харин олон цагаар асууж шалгалсны эцэст гинэт өөрийгөө Лос Анжелесаас алга болсон Уолтер Коллинс гэж мэдэгдсэн. За гэхдээ юмыг яаж мэдхэв гэж бодоод Лос Анжелесын цагдаагийн хэлтстэй холбогдож тэдэнтэй захидал болон гэрэл зураг солилцож эхэлсэн. Зурган дээр хүү бол Уолтертэй баг зэрэг төстэй харагдаж байсан. Кристин ч гэсэн итгэл найдвар тээсээр тэр хүүгийн галтарны тасалбарыг нь өөрөө төлж хүүг Калифорни руу авчруулдаг. Тэр хүүхдийг үнэхээр өөрийнх нь хүү Уолтер байгаасаа гэж сэтгэл зүрхнээсээ хүсэж байсан. За харин Лос Анжелесын цагдаагийн хэлтэц бол мэдээж ийм боломжийг алдахгүй. Тэд энэ уулзалтыг ээж хүү хоёрын хувийн мөч гэж хүндэтгэлгүй камер, сурвалжлагч олон хүнийг цуглуулж хэргийг шийдсэн баярт үйл явдал мэт болгож харуулахыг зорьсон. Галт тэрэгнээс хүү бууж ирэхэд Кристиний зүрх шууд л пал хийгээд явцдаг. Сурвалжлагчдын камерын гэрэл анивчиж хүмүүс тойрон харж байх үед тэр хүүг хэсэг ажиглаад
би энийг миний хүү гэж бодохгүй байна гэж хэлсэн. Хүү Уолтертэй төстэй талтай. Гэхдээ Кристин өөрийнхөө хүүг мэднэ. Түүний өмнө зогсож байгаа хүүхэд Уолтер биш гэдгийг тэр шууд л ойлгосон. Уолтер алга болоод ерөөсөө олон жил өнгөрөөгүй ердөөл хэдхэн сар болж исэн. Төрснөөс нь хойш өөрөө өсгсөн ээж нь энэ миний хүүхэд биш ээ гэж хэлж байхад цагдаа нар түүнийг сонсох ёстой байсан. За гэтэл хэрийг хариуцж байсан Ахмад Кристиний энэ үгийг сонсонгуудаа өөрийнхөө тэр том амжилтыг ерөөсөө талаар өнгөрөөхийг хүсээгүй. Тэр Кристинд чи энэ хүүг 2-7 хоног гэртээ байлгаад үзэхгүй юу гэж ятгсан байгаа. За өөрөөр хэлбэл Джонсын хэлж байгаа үг нь бол бараг л чиний хүүхэд биш ч байж магадгүй. Гэхдээ өмнө хэсэг нь бол надад ерөөсөө хамаагүй. Зүгээр л гэрлүүгөө аваачаад үз. Магадгүй чиний хүүгийн оронд бүрч илүү сайн хүүхэд байх ч юм билүү гэсэн утгатай. Тэр бол зүгээр л энэ бүх асуудлыг хурдан дарж хэрэг шийдэгдсэн юм шиг л болохыг хүссэн. Бодхоос ч аимшигтай. За ингээд олон камер цагдаа нарын дунд цочролд орсон Кристин өөрөө хүсэхгүй байсан ч гэсэн хүүг гэрлүүгээ дагуулж явахаас өөр сонголтгүй болдог. Дараагийн 3-7 хоногт тэр энэ хачиргалтай нөхцөл байдлыг эвлэрч хүлээж авах гэж оролцсон ч сэтгэлдээ мэдэж байсан үннийг батлах нотлохоо цуглуулга хизээж зогсоогоогүй. Өөрийгөө Уолтер гэж хэлж байсан энэ хүү асуудал дагуулсан Уолтерийн амьдралтай холбоотой нарийн зүйлсийг ярихаарч байнга зөрүүтэй хариулдаг. Кристиний хэлснээр энэ хүү бол хизээж түнд өөрийнх нь хүү шиг мэдрэгдээгүй, дуу хоолойч гэсэн Уолтерийг байгаагүй. Хэдэн 7 хоногийн дараа Кристин дотроо бүрэн итгэлтэй болсон. Энэ бол түүний хүүхэд биш. Тэгээд Уолтерийн шүдний бүртгэлийг чимээгүйхэн олж аваад найзууд болон багш нараар нь тэр хүүг таних эсхийг хүртэл шалгуулсан. За уг нь бол энэ бүхэн бол Лос Анжелесын цагдаагийн хэлтэс өөрсдөө хийх ёстой хамгийн энгийн мөрдөн шалгах ажиллагаа байсан. Нотлохоонуудыг цуглуулахад энэ хүү Уолтер Коллинс биш болох нь дэндүү тодорхой болдог. Уолтерийн шүдэнд ломб байсан. Харин энэ хүүгийн шүдэнд нэг ч ломб байгаагүй. Хөршүүд болон гэр бүлийн найзууд нь ч гэсэн энэ хүүхэд Уолтер биш гэдгийг баталсан мэдүүлэгт гарын үсэг зурж өгсөн. За бүр ингээд Уолтерийн ээж нь биш хүмүүс хүртэл хүү эн чинь Уолтер биш байна штэ гэдгийг хүртэл шууд мэдэж байсан. За ингээд гарцаагүй нотлохоогоо барьсаар Кристин 1928 оны 8 сарын сүүлээр Лос Анжелесын цагдаагийн хэлтэст дахин очиж шудраг ёсыг тэднээс шаарддаг. Кристин Ахмад Джонсын өмнө Уолтерийн шүдний бүртгэл болон гэрч нарын баталгаатай мэдүүлгийг тавиад энэ хүү миний хүүхэд бишээ гэдгийг дахин хэлсэн. Тэр бүр энэ хүүхдийг бүр 3-7 хоног гэртээ байлгаад үзсэн. Гэтэл нотлохоо байсаар байхад ахлагч Джонс уурлаж Лос Анжелесын цагдаагийн хэлтэс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Тэр Кристинийг төөрөгдөлд орсон талархаж мэддэггүй тэнийг амтан гэж хатуу ширүүнээр өгөөсгөж байсан. Тэгээд бүр Кристин рүү бид нар чиний хүүг олцсон байхад чи энэ хилцийн нэр хүндийг гутаалаа гэж Кристинийг загнаж байсан. Энэ Ахмад Джонс бол Лос Анжелесын цагдаагийн хэлтэс мууж дамнуулж буруу хүнийг авч ирсэн нь ил болвол за энэ цагдаагийн хэлтэс бүр л илүү ичвэр байдалд орно гэдгийг ойлгож байсан. За энэ нөхцөл байдал бол төсөөлөхөд ч хэцүү. Кристиний хувьд бол энэ бүхэн бол жинхэнэ сэтгэл санааны дарамт байсан. Тэр хүүг танихгүй гэдгээ дахин хэлсэн ч Джонс бол түүнийг хийргсэн эсвэл хүүхдээ бүр төр дөгч хаях гэсэн санаатай хүн мэтэр хийлж байсан. Уурлагтай Кристинийг худалж харгас их гэж доромжилж чам шиг сэтгэлгүй харгас эмэгтэйг би амьдралдаа хизээж харж байгаагүй гэж хүртэл хийлж байсан. Гэхдээ Кристин бууж өгөөгүй. Тэр өөрийн хүүг олох хүртлээр энэ хүүг хүлээж авахгүй гэдгээ хатуу хэлсэн. Тэгэхэд Джонс энэ асуудлыг шалгахын оронд Кристинийг өөрийг нь буруутгадаг. Түүний сэтгцийн хувьд тогтургүй гэж зарлаад чи бол галзуу юм байна. Чи бүр галзуугийн эмнэлэгт байх ёстой мэдрэл муутай юм байна гэж хэлээд удалгүй түүний амьдралыг бүрэн эргүүлэх үгийг хэлдэг. Чи баривчлагдлаа. Ингээд ахлагч Джонс код 12 гэх албатан хохирох захирамжийг ашигласан. Энэ нь эрх баригчдад асуудалтай за эсвэл төвөг учруулж байна гэж үзсэн хүнийг шүүхийн шийдвэргүйгээр сэтгцийн байгууллагад албатан хэвдүүлэх хатуу журам. За ингээд Кристинийг хүсэл зоригийнх нь эсрэг Лос Анжелесын ерөнхий эмнэлгийн сэтгцийн тасаг руу авч яваад тэнд торон хаалгатай өрөөнд 10 хоног сэтгцийн ажиглалтанд байлгасан байна. За өөрөөр хэлбэл Лос Анжелесын цагдаагийн хэлтэс өөрсдийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй учраас л Уолтерийн ээжийг сэтгцийн тасагт хийсэн гэсэн үг. За эн чинь л нөгөө жинхэнэ бандсан хүн баавга ална гэдэг нь бах та.
Кристинийг сэтгцэн эмнэлэгт тарчилж байх үед нь хүүг дахиж байцаасан байна. Харин тэр үед үнэнээ хэлж би бол Walter Collins биш ээ. Энэ хэргийг хаахын тулд л намайг тэгж хийлүүлсэн гэж хийлүүлсэн байна. За түүний жинхэнэ нэр бол Arthur Hodgkins. Тэр бол Iowa мужаас ирсэн тэнмэл амьдралтай 12 настай хүү. Walterтай нас чацууж биш. Arthur сургуу болсон хүүхдийн зарыг харж байхдаа өөрийгөө Walterтай баг зэрэг төстөөг анзаарсан байна. Тэгээд энэ аргыг бодож олсон. Зорилго нь бол Hollywood руу үнгүү очиж хамгийн дуртай ковбой киноны од болох Tom Mixтэй уулзах байсан. За үндэ энэ Arthur гэдэг хүүхэд бол өрөөж тайван аз жаргалтай гэр бүлд үсээгүй. Тэр хатуу ширүүн хойд ээжээсээ зугтаж явсан юм байна. Walter-ийн дүрд орно гэдэг нь бол тэндээс мултрахын тулд тухайн мөчид бодож олсон арга. Гэхдээ төр зургийнх нь энэ худал нь санаанд оромгүй хэмжээнд хүрч хяналтаас нь гарсан. Цагдаа нар харин Walter биш гэдгийг мэдэж байсан мөртлөө түүнийг зогсоохын оронд өөрсдийн нэр хүндийг хамгаалах боломж гэж харж худлыг нь үргэлжлүүлэн дэмжсэн. Хүүг үннээ хүлээсний дараа эмнэлгийн удирдлага Кристинийг яаралтай сулсан. Уг нь түүнийг анхнаасаа л баривчлах ёсгүй байсан. Ингээд ямар ч үндэслэлгүйгээр 7 хоногоос илүү хугацаанд хоригдсны эцэс Кристин эмнэлгээс гарч ирсэн. Хурамч хүүгийн явдал ил болсноор Лос Анжелесийн цагдаагийн газрын эсрэг олон нийтийн уур хилэн дээд зэгтээ хүрдэг. Walter-ыг оллоо хэмээн эхэндээ магтаж байсан хэвлэлүүд ч гэсэн одоо цагдаагийн харгас чадваргүй ажиллагааг ил тод шүүмжилж байсан. Кристин нэмлэгээс гараад удаагүй байхдаа хотын захиргаа, цагдаагийн газрын дарга Дэвис, Ахмад Джонс болон Лос Анжелесийн цагдаагийн газрын эсрэг хууль бусаар хорьсон үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. 1928 оны намрын их гэхэд иргэний байгууллагад болон энгийн иргэд хүртэл энэ явдалд хариуцлага нэхэж байсан. Кристиний гомдлыг хилэлцгээр хотын зөвлөлийн нийгмийн халамжийн хороо Лос Анжелес хотын захиргааны байранд сонсголыг тавуулсан. 1928 оны 10 дугаар сард болсон уг сонсголд бараг 1000 гаруй ууртай иргэд цугларсан. Танхимд өвч олон хүн дотогш орж чадаагүй болохоор хотын захиргааны байрны гадаа чанга яригч байрлуулсан байна. Кристин эндэр дээр гарч Ахмад Джонсийн доромжлол болон сэтгцийн тасагт өнгөрүүлсэн өдрүүдэд дийлэрэнгүй ярьсан. Танхим даяараа чимээ намдаж олон хүн нулимсаа барьж чадлагүй хүүхдээ алдсан ээжид ингэж хандаж бүр эмнэлэгт хорсныг сонссон хүмүүс цагдаагийн хилцийн үйлдэлд итгэж ядна сууж байсан. Ингээд Walter Collins-ийн энэ дуйланд хэрэгээс нь болоод Лос Анжелесийн цагдаагийн хилтэс асар том шившиг болж хувирсан. Хэвлэл мэдээлэл энэ хэргийг шуугуулж Калифорни даяар хүмүүсийн анхаарлыг татсан энэ явдал нь орчин үеийн O.J. Simpson-ы шүүх хуралшиг л болсон. Ингээд Кристин Collins зөвхөн хохирогч байхаа болоод санаандгүй байдлаар олонний баатар болж хувирсан. Тэр цагдаагийн авилга, эрх мэдлээ ургуулan ашигласан явдал, замун сургуй болсон хүүгийнхээ төлөө бууж өгөхгүй тэмцсэн тэр ээжийн хайрын тухай илүү том түүхийн төв болсон. Кристин Лос Анжелесийн цагдаагийн эсрэг тэмцэж байх хооронд Riverside County-гийн Тоосто дахианы фарм дээр өөр нэг аимшигт хэрэг өрнөж байсан. Олон нийт тэр үед мэдээгүй ч гэсэн Walter Collins хүүхдийн цуврал алуурчны хохирогчдын нэг болсон байх магадлалтай. За тэр хүн нь бол 21 настай дахианы аж ахуй эрхэлдэг Gordon Northcott гэх залуу. Нэр нь тун удахгүй хамгийн жигшүүртэй гэмт хэргийн түүхэнд бичигдэх тэр хүн. Northcott гэр бүлийнхнийгээ хамт Лос Анжелесаас зүүн дэш байрлах хөдөөний суурингийн алслагдсан фармд амьдардаг байсан. 1928 он гэхэд тэр бага насны хөвгүүдийг хулгайлж хөнөөх цуврал гэмт хэрэг үйлдэлд эхэлсэн байсан. Хожим ил болсон зүйл нь Northcott заримдаа ээж болон өсвөр насны зээдүүгийнхаа тусламжтайгаар олон хүүхдийг хуурч эсвэл хүчээр фарм руугаа авчирдаг байсан. Тэндээ тэднийг хүчирхийлж эцэст нь маш ширцгийгээр хөнөөд өгөөж. Northcott яг хэдэн хохирогчтой нь бол тодорхойгүй. Цагдаа нар дор хаяж 3 хүний амийг хөнөөсөн болохыг баталсан. Гэхдээ өөрөө 20 хүртэлх хөвгүүдийг алсан хэмээн сайрхдаг нэгэн. Түүний арга нь тооцоотой мөртлөө жигшүүртэй. Фарм дээрх жижиг дахианы сарвчнуудыг хохирогчтой хордох хувийн өрөө болгож хөвгүүдийг тэнд хорж байгаад хүчирхийлж дуусныхаа дараа тэр хүүхдүүдийг ихэвчлэн сүхтэж цогцыг нь устгадаг байсан. Нотлохоо нухтаач гаршсан хүн. Биеийн хэсгүүдийг газрын гүйхэн нүх эсвэл фармынхаа нүхэнд булаад задарлыг нуухын тулд шохоо асгадаг байсан. 1928 он гэхэд тэр хүн аль хэдийнэ хүний цуснд будагдсан байсан. Walter сургуй болохоос 5-7 хоногийн өмнө буюу 1928 оны 2 сарын 2-нд Лос Анжелесаас зүүн тийш байрлах La Puente дахь шууд үүнд толгойгүй цогцос хаягдсан байдалтай олдсон. Хохирогч нь 22 калибрийн буугаар толгойдоо буудуулсан латин гаралтай өсвөр насны хүү байсан.
Тухайн үед эрх баригчид энэ аимшигтай олдурыг ямар нэгэн сэжигтэнтэй холбож чадаагүй. Харин хожим энэ нь Нордкотын эхний алгуудынх нь нэг нь болж илэрдэг. Тэр Мексикийн фармын ажилчны хөнөөж цогцыг нь хаяад толгойг нь фарм руугаа авчирч устган хохирогчийг таних боломжгүй болгохыг оролцсон. Тухайн үеийн сонинууд түүнийг толгойгүй Мексик хүү хэмээн нэрлэж байсан. Гэмт хэргүүд нь бол хавар хүртэл үргэлжилсэн. 1928 оны 5 сарын 16-нд Калифорнигийн Помона хотод ах дүү 2 хүү 10 настай Нельсон болон 12 настай Луис нар клубийнхаа уулзалтаас гэрлүүгээ алхаж явахдаа сургаггүй алгуулсан. Хэдэн 7 хоногийн дараа тэдний эцэг ихэд хөвгүүдийнх нь бичгтээ төстэй итгээд захидлууд ирж эхэлсэн. Нэг захидалд нь 2 хүү Мексик руу зугтсан гэж бичсэн байсан. Харин нөгөөд нь бид нар алдартай болохын тулд аль болох удаан сургаггүй хിവэрэ байна гэж бичсэн байсан. Хожим эдгээр захидлыг Нордкот хөвгүүдээр өөрөө хилүүлж бичүүлсэн нь тогтоогдно. Ингэснээрээ гэр бүлийг нь төөрөгдүүлж ирэн хаах ажиллагааг удаашруулах зорилготой байсан. За энэ бол түүний сэтгэл зүйн харгас тоглоомынх нь бас нэг тод жишээ. Тухайн үед цагдаа нар энэ ах дүүсийн хэргийг тусдаа сургаггүй алга болсон тохиолдол гэж үзэж байсан. Walter Collins-ийн хэрэг эсвэл Лапентагаас олдсон хэн болгон тогтоогдоогүй хүүтэй холбож чадаагүй. Гэхдээ үнэндээ энэ бүх нууцлаг алга бололт аимшигтай олдурууд нь нэг л зүйлийн хэсгүүд байсан. Бүгд л Нордкотын өөрийнх нь фарм руу хөтлөнө. За энэ Гордон Нордкот бол энэ бүхнийг ганцаараа үйлдээг нь бол бүр аимшигтай. Тус фарм дээр түүнтэй хамт түүний 15 настай зэйдүү Санфорд хамт амьдарч байсан. За Санфорд бол үнэндээ түүний хоригдол нь байсан. Тэр 2 жилийн турш ахыхаа гарт хэлхийн аргагүй хүчирхийлэл амсаж өссөн байна. Тэр хохирогч хүүхдүүддээ юу хийдэг байсан түүнтэй адил аимшигтай зүйлсийг өөрийн зэйдүүдээ ч гэсэн үйлддэг байж. Тэгээ зогсохгүй Санфордыг эдгээр гимт хэрэгт туслуулах гэж албаддаг байсан байна. Нордкотын ээж Сара Луисийг Нордкоттойгоо ч гэсэн хитрхи дотнцаа бүр эвгүй харилцаатай байсан гэх баримтууд нь хожим гарч ирдэг. Сара хүүдээ түүлийн үнэнч түүний гимт хэргийг хүртэл бүрэн өөгшүүлж тусалдаг. Хожим илэрсэн баримтууд энэ гэр бүл дотор цусан төрлийн бэлгийн харилцаатай холбоотой гаж аимшигтай уур амьсгал байсныг харуулдаг. За Гордон өөрөө ч гэсэн цусан төрлийн бэлгийн харилцаанаас төрсөн байж магадгүй гэх сэжрүүд гарч ирдэг. 1928 оны зуны сүүлд гэхэд энэ гимт хэрэгүүд илэрхэд тун ойрхон болцсон байсан. Нордкот анх зээд үгийг Канадаас гэрээс нь авчиртай фарм дээр ажиллуулна гэж авч ирсэн. Гэтэл Санфордоос хэдэн сарын турш сураг сонсоогүй эгч Джессийн санаа зовоод тэр жилийнхээ 9-р сард Канадаас Нордкотын фарм руу хиндэж мэддэггүйгээр очиод дүүгээ шалгасан байна. Тэнд очиод Джесси дүүгээ хараа шууд л сэжиг төрсөн. Санфорд айдастай доройтсон байдалтай байсан бөгөөд Нордкот түүнд маш муухай хандаж байгааг анзаарч харсан. За тэгээд ч зогсохгүй энэ фарм дээр Санфордоос өөр хөвгүүдэд ч гэсэн аимшигтай зүйл тохиолдсон байж магадгүй гэсэн мэдрэмж түүнд төрсөн. Джесси бол тэнд ерөөсөө удаан байгаагүй. Гэхдээ тэр богинохон хугацаанд Нордкотын хачин түрэмгий зан аврыг харж нэг удаа өөрөө хүртэл түүний халдлаганд өртсөн. Ингээд дүүгээ тэр газраас гаргах мөн болсон явдлыг цагдаад мэддэг шаардлагатайг ойлгосон. За Санфордыг Нордкотын гэр бүл хорж байгаа, Нордкот бусад хөвгүүдэд ч гэсэн хор хүргэсэн байж болзошгүй тухай мэдээллийг цагдаад яг хэн өгсөн бэ гэдэг дээр бол их сурвалжууд санал нийлдэггүй. Зарим их сурвалжид Джессиг цагдаад хандсан гэдэг бол зарим нь бол түүний ээж мэдээсэн гэж гардаг. Гэхдээ энэ зөрүү бол хэргийн гол утгыг өөрчилдөггүй. Гэр бүлийнхэн нь ямар нэгэн ноцтой зүйл болж байгааг мэдэрч их баригчдад хандсан. За харин тэр мэдээлэл цагдаагийн анхаарлыг Нордкотын фарм руу чиглүүлж олон жил нуугдсан энэ аимшиг ил болох эхлэл болж өгсөн. 1928 оны 9 сарын дундуур Лос Анжелесын цагдаа цагаачлалын албаныхан болон Riverside County-гийн шерифийн туслахуйтай хамтран фармыг шалгахаар очсон. Тэднийг очиход Санфорд тэнд байсан. Тэр цоч ирсэн айдастай харагдаж байсан ч мөрдөгчдтэй ганцаарчлан уулзмагцаа фарм дээр олон жил нуугдсан аимшигт явдлуудыг нэг нэгээр нь дийлгэж эхэлсэн. За Санфордын өгсөн мэдээлэлээр Нордкот хөвгүүдийг фарм руу авчирч тэдэнд бэлгийн хүчирхийлэл болон харгас эрүү шүүлтүүдийг үзүүлж дараа нь заримыг нь сүхээр хөнөөдөг байсан. Санфорд өөрөө энэ бүхний хажууд амьдарч ахыхаа тушаалаар зарим хэсэгт хүчээр татагдан орсон. Тэр хохирогчдын цогцыг зөөх, уул мөрийг арилгах, шарилын үлдэгдлийг буулж далдах ажилд туслахаас өөр аргагүй байсан. Яагаад тэгэхээр үгэнд нь ороогүй хүнд Нордкот юу хийж чаддгийг Санфорд нүд
бүгдээрээ олон удаа харж байсан. Тиймээс тэр хүүхэд айдас дунд амьдарч өөрөө дараагийнх нь хохирогч болохын тулд Нордкотын шаардсан бүхнийг хийхээс өөр гарцгүй мэт санагддаг байсан байна. За харин Sanford Farm-ийн иргэн тойронд болсон хүний шарилын үлдэгдэл тэдгэрийг шохоо цацаж давталдаг байсан тухай ярихдаа ямар ч сэтгэл хөдлөлгүй байсан. За энэ нь бол тухайн аимшигт орчин түүний хувьд хэр хэвийн зүйл мэт болж хувирсныг л харуулдаг. За мөн дээрэс нь нөгөө шуудуунаас оголдсон толгоогүй цогцос хэм болох яагаад тэнд байсан талаарх мэдээлэл ч гэсэн өгсөн. За ингэснээрээ тусдаа хэрэг мэт харагдаж байсан тэр цогцос Нордкотын фармтай холбоотой болох нь тодорсон. Хүү Мексик гаралтай за магадгүй Алвин гэдэг байсан байж болзошгүй гэж үздэг. Түүнийг таних боломжгүй болгохын тулд толгойг нь тасалж гавлын ясыг нь фарм руугаа авчирч устгасан. Гэхдээ Sanford-ийн мэдүүлгийн хамгийн чухал хэсэг нь бол тодорхой нэрс. Тэр ах トゥ хоёр болох Нельсон болон Лewis за дээрэс нь Walter Collins нарыг Нордкот хулгайлж хөнөөсөн хөвгүүдийн дунд байсан гэж мэдүүлсэн. За өмнө нь огт холбоогүй мэт тусад нь шатагдаж байсан хэрэгүүд ийхүү нэг цэг дээр огтлолцсон. Энэ бүх холбоосыг гаргаж ирсэн хүн нь айдас дунд олон жил амьдарсан өсвөр насны Sanford байсан. Түүний мэдүүлэг хүмүүрийн айж байсан хамгийн хар бараан таамгийг бодтой болгосон. Гэхдээ цагдаа нарыг фарм дээр очиход Нордкот аль хэдийнэ алга болцсон байсан. Өөрийг нь баривчлах нь цаг хугацааны асуудал болсныг мэдэрсэн үү яасан ээжигээ дагуулад алга болсон. Эрен сурвалжлах ажиллагаа мужийн хийл давж бүр Канад хүртэл үргэлжилсэн. 1928 оны 9 сарын 19-нд Канадын хааны морд цагдаа Нордкот болон түүний ээж нарыг Их Британд дах жижиг хотод байрвчилсан. Калифорни мужаас шилжүүлэн авах хүсэлт эртэл тэднийг барьцаагүйгээр хорьсон. Бичиг баримтын алдаанаас болж шилжүүлэн өгөх ажиллагаа хэдэн 7 хоногор хойшилсан ч эцэст нь 1928 оны 11 сарын сүүлээр тэд Америкийн нэгдсэн улсад буцаж ирж Riverside County-гийн шүүхийн өмнө очсон. Энэ хооронд мөрдөгчд фармыг нэгжих аимшигтай ажилд ордог. Тэдний олсон зүйл Sanford-ийн ярьсан зүйл зохиомол биш гэдгийг харуулж олон жил хүн амны хэрэг дээр ажилласан цагдаа нарыг хүртэл цочирдуулж байсан. Дахианы сарвчуулан фармын хөрснөөс шохой, шороотой холилдсон хүний ясны жижиг хилтерхий болон биеийн хэсгүүд гарч ирсэн. За нийтдээ бол 51 ширхэг хүний биеийн үлдэгдэл олдсон гэх мэдээлэл бий. Мөн сарвчны доорх гүйхэн булснуудаас цус шингэсэн матрасны тасархай, хөвгүүдийн хувцсны үлдэгдэл, 22 калибрийн буу болон хоосон хонгойнууд гарч ирсэн. За тэдгээр нь бол толгойгүй Мексик хүүгийн амьд хүрсэн хэрэгт ашигласан сумны калибртай таардаг. Хамгийн хүнд нотлохоо нь хөвгүүдийн эд зүйлс. Фармын байшингаас Помона хотын нийтийн номын сангаас ах дүүсийн нэгнийх нь авсан ном нь олдсон. За түүнчлэн Нордкотын шахалтаар эцэг их рүүгээ бичсэн захидлууд нь хүртэл гарч ирсэн. Нэг захидалд хүүхдийн гараар санаа зовлтгүй бид нэр зүгээр гэж бичсэн байсан. За гэхдээ энэ нь бол мэдээж хөвгүүд эцэг ихтэй тайвшруулахын тулд сайн дураараа бичсэн захидал байгаагүй. Тэд алагдахаасаа өмнө хүчээр ингэж бичсэн байж болзошгүй нь тодорхой болдог. Фармаас Walter Collins-тай холбоотой байж болох улмөрч гэсэн гарч ирсэн. За тухайлбал Walter-ийн өмсдөг хэмжээтэй таарсан хүүгийн хувцас, дахианы сарвчнаас олдсон ясны өчүүхэн хилтерхий, үсний ширхэг зэрэг зүйлсийн талаар эрх баригчид хожим дурдсан. Гэхдээ тэр үеийн шинжилгээний боломж маш хязгаарлагдмал. Ийм учраас эдгээрийг бол Walter-их гэдгийг шууд батлах хангалттай тодорхой нотлохоо хийж олдоогүй. Калифорниуд буцаж ирсний дараа Нордкот болон түүний ээж Сара хоёрын мэдүүлэг байнга өөрчлөгдөж байсан. Нэг нь бурууга хүлээж дараа нь няцаана. Дахин өөр түүхэрж нөгөө хүнийхээ бурууг өөр дээрээ авахыг оролдоно. Аль нь ч өөрийгөө ч гэр бүлийнхээ хүнээж аврахын тулд юу ч хийхэд бэлэн байсан. Канадад шилжүүлэн өгөхийг хүлээн хоригдож байхдаа Сара Walter Collins-ыг өөрөө алсан хэмээн бурууга гинэд хүлээсэн. Энэ нь хүүгээ хамгаалах гэсэн орлого байсан юм шиг харагддаг. Гэхдээ Канадаас явхаасаа өмнө тэр мэдүүлгээ буцааж татсан. Тэднийг Америкийн нэгдсэн улсад шилжүүлэн авчиж тус тусад нь хорсны дараа Сара 1928 оны сүүлээр дахин мэдүүлэг өгч энэ удаа Walter Collins-ыг хөнөөсөн хэрэгт албан ёсоор бурууга хүлээсэн. 1928 оны 12 сарын 31-нд Riverside-ийн шүүхэд Сара Walter-ыг сүхээр өөрөө хүнээсэн. Харин хүүн ямар ч буруугүй гэж зүтгэж байсан. Олон хүн үүнийг Гордоныг хамгаалах орлого гэж үздэг. За ядаж Walter-ийн хэргийн төлөө цаазын ял сонсохоос нь аврахын тулд ээж нь бүх бурууг өөр дээрээ авсан байж магадгүй. Сарагийн олон удаа өөрчилсөн эдгээр мэдүүлэхдийн аль нь үнэн байсан нь бол өнөөдөр ч тодорхойгүй.
Харин хүүгээ хамгаалахын тулд ямар ч хэмжээнд хүрэхэд бэлэн байсан нь эргэлзээгүй. За энэ арган ч гэсэн тодорхой үр дүнгээ өгдөг. Сара ингээд Уолтрийн үхэлд хариуцлага хүлээснээр хүү Нордкот нь энэ аллагын хэрэгээр шүүгдэх боломжгүй болсон. Шүүгч Сарагийн бурууга хүлээсэн мэдүүлгийг хүлээн авсан. За харин тухайн үед бол Калифорнигийн хуулиар эмэгтэй хүнийг цаазаар авахгүй байсан болохоор цаазын ял оноох боломжгүй. Харин Уолтер Коллинсыг хөнөөсөн хэрэгээр бүх насаар нь 20 ялыг оноосон байна. Тэгээ яасан гэж энэ хүн 11 жил шоронд суучаад 1940 онд Тэнсэн сурлагдаад шоронгоос гарсан. За харин тэр 1944 онд нас барахтаа ч гэсэн хүүгээ ямар ч буруугүй гэж зүтгэсээр байсан. Сара Уолтрийг хөнөөсөн хэрэгт ял авсны дараа прокурорууд Нордкотыг бусад аллагын хэрэгээр шүүхэж шилжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. 1928 оны 11-р сард Riverside County-гийн их тангарагтны шүүх 21 настай Нордкотод ах дүүс болох Льюис болон Нельсон нарыг зам мөн дээрээс нь хэн болгон тогтоогдоогүй Мексик өсвөр насны хүүг хөнөөсөн хэрэгт хид хідэн зүйл ангаар ял тулгасан. За харин Уолтер Коллинсийн амь насыг хөнөөсөн хэрэгт түүнд ял тулгаагүй. Ээж нь аль хэдийнэ уг хэргийг өөрөө үйлцэн гэж бурууга хүлээгээд тэр хэрэгт аль хэдийнэ ял сонссон байсан. За ийм учраас Уолтрийн хэргийг Нордкотын шүүхэд нэмж оруулах нь хууль зүйн хувьд төвөгтэй асуудал болох байсан. Ингээд Калифорнигийн төвхөнд хамгийн их анхаарал татсан хүн амны хэргийн шүүх хурлуудын нэг эхлэх бүх нөхцөл нь бүрдсэн. За харин Кристин бол энэ шүүх хурлыг маш анхааралтай өдөр болгон очиж сонсож дагаж байсан. Тэр хүүдээ яг юу тохиолдсны хариуг бас түүний амийг авсан байж болзошгүй хүмүүс хариуцлага хүлээхийг л хүсэж байсан. 28 оны сүүлээр фармын аимшигт нууц ил болоход Кристин гашуунч гэсэн үнний талд гарч ирсэн. Нордкот Уолтрийг хөнөөсөн байх магадлал өндөр болсон тэр үед Кристин анхнаасаа зөв байснаа харуулсан. Тэр хуурамч Уолтрийг өөрийн хүү биш гэдгийг шууд л таньсан. Кристиний ухаан санаанд хизээч асуудал байгаагүй. Харин цагдаа нар Кристинийг худалж, сэтгцийн хувьд тогтворгүй хүмүүд үзэж хавчиж, сэтгцийн тасагт хорж байх хооронд жинхэнэ гэмт хэрэгтэн хүүхдүүдийг онилж явсан нь ил болсноор за олон нийтийн бухимдал дээд зэгтээ хүрсэн. Олон нийтийн нүдээр Кристин зүгээр цагаатгагдаагүй. Тэр ганцаараа бүхэл бүтэн цагдаагийн хилцэстээ тэмцэж хүүгээ танина гэсэн мэдрэмжтэй эцсээ хүртэл үнэнч үлдсэн зоригтой ээж болж харагдсан. Олон нийтийн энэ нэг шахалтаар албаныхан арга хэмжээ авахаас өөр аргагүй болдог. Кристинд ингэж хандсан хүмүүсийг хариуцлага татахын тулд Лос Анжелесийн цагдаагийн газар яаран ажиллаж эхэлсэн. За хуурамч хүүгийн явдлыг зохион байгуулж Кристинийг албатан сэтгцийн байгууллагад хэвтүүлэх тушаал өгсөн Ахмад J.J. Jones-ыг шалгалт дуусах хүртэл ажлаас нь зүтгэлзүүлсэн. Цагдаагийн комисс яаралтай сонсгол хийсэн ч эхэндээ Jones ямар ч шийтгэл ноогдуулахаас татгалзсан. За мэдээж энэ шийдвэр олон нийтийг баярлуулаагүй нь тодорхой. Шахалт улам нэмэгдэхэд Лос Анжелесийн хотын зөвлөлийн эрүүл мэнд болон нийгмийн халамжийн хороо уг хэргийг авч хилэлцдэг. Хүн дүүрсэн сонсголын үеэр Кристиний мэдүүлэг болон бусад нотлохыг шалгасны эцэст тус хороо Ахмад Jones зам мөн дээрээс нь цагдаагийн газрын дарга болох хоёр буу хочид Джеймс Дэвис нарыг албан тушаалаас нь огцруулахыг албан ёсоор үүрэг болгосон. За тухайн үед ийм шийдвэр гарна гэдэг нь бол бараг урьд хожид байгаагүй зүйл. Энэ нь Кристинд учруулсан зөрчлийг хотынхан ямар ноцтой хүлээн зөвшөөрхийн аргагүй зүйл гэж үзснийг харуулдаг. Хотын дарга болон удирдлагууд олон нийтийн итгэлийг сэргээхийн тулд яаралтай арга хэмжээ аавна гэж амласан. Кристин давхар шүүхэд хандсан. Тэр Ахмад Jones болон Лос Анжелесийн цагдаагийн газрын эсрэг хууль бусаар хорьсон, хүнлэг бусаар харьцан үндэслэлээр иргэний нэхэмжлэл гаргасан. 1929 онд дээд шүүхийн тангарагтны шүүх Кристиний талд шийдвэр гаргаж Jones-оос $10,800 хохирол гаргуулахаар тогтоосон. За тухайн үеийн хувьд бол энэ нь бол асар их мөнгө. Өнөөгийн ханшаар ойролцоогоор $200,000 дүүцэх хэмжээний дүн. Гэхдээ мэдээж хүүгээ алдсан ээжид учирсан зовлонгийн хажууд энэ мөнгө бол юу ч биш. Шүүгч буруугүй ээжид цагдаа нар хэрхэн хандсныг хатуу шүүмжилж, төрийн эрх мэдлийг ингэж уруулан ашигласан явдлыг буруу шаасан. Кристин харин энэ авах мөнгийг Уолтрийг үргэлжлүүлэн ирж хаах. За ядаж түүнд яг юу тохиолдсныг тогтоохын төлөө ашиглана гэдгээ мэдэгдэж байсан. Сарагийн өөрчлөгдөг мэдүүлэг, фармаас гарсан цөөн хідэн уул мөр байсан ч Уолтер хаана хэрхэн амиа алдсан нь баттай тогтоогүй хിവэрэ үлдсэн. За энэ бол энэ хэргийн хамгийн эмгэнэлтэй хэсэг. Дээрээс нь Ахмад Jones шүүхийн шийдвэрээр тогтоосон хохирлоос нэг ч цент төлөөгүй.
Тэр шийдвэрийг үл тоомсорлсон ч хотын захиргаа төлбөрийг нь албадан гаргуулах дорвитой арга хэмжээ аваагүй. 1941 онд Кристин Жоунсоос ойролцоогоор $15,000 гаргуулах гэж дахин оролцсон ч амжилтанд хүрээгүй. Ингэснээрээ Жоунс хийсэн үйлдэлийнхээ төлөө боддоор хизээж хариуцлага хүлээгээгүй. Гэхдээ Кристиний тэмцэл дэмий өнгөрөөгүй. Энэ явдалд игдүүдсэн Калифорниагийн хууль тогтоох байгууллага 1929 онд шинэ хуулийг баталсан. За уг хуулиар цагдаа нар хүнийг шүүхийн зөвшөөрөл болон сонсголгүйгээр сэтгцийн байгууллагад албадан хэвтүүлэхийг хориглодог болсон байна. Энэ шинжилэл нь Лос Анжелесын цагдаагийн хэлтсийн муу нэртэй нөгөө код 12 журмыг шууд онилсан хэрэг. Өөрт нь төвөг учруулж байна гэсэн шалтгаанаар хүнийг сэтгцийн эмнэлэгт хордог явдлыг дахиж гаргахгүй гэсэн үг. За энэ бол Кристинийн зоригийн шууд үр дагавар нь. Коллинсийн хэрэгээс болж нэр хүнд нь ихэд унсан цагдаагийн дарга Джеймс Дэвис 1929 онд өргөн хүрээний авилгын шалгалтын үеэр албан тушаалаасаа буугад хүрсэн. За гэхдээ гахмаар нь хэдхэн жилийн дараа 33 онд дахин цагдаагийн даргаар томилогдсон. Ахмад J.J. Jones ч гэсэн мөн тодорхой хугацаанд албан тушаалаасаа халагдсан. Харин 30-аад оны эхээр Лос Анжелесын улс төрийн уур амьсгал дахин өөрчлөгдөж, эцэст нь энэ хоёр хүн хоёулаа цагдаагийн байгууллагад буцаж орсон. За ийм ухралтууд бол жинхэнэ өөрчлөлт хийхэд ямар урт хэцүү тэмцэл шаардлагатайг харуулдаг. За гэсэн ч Кристин Коллинс Лос Анжелесын цагдаагийн хэлтэст олон нийтийн нүдэн дээр бол маш том цохилтыг өгч чадсан нь үнэн. Иргэдийг бодит эрх зүйн хамгаалалтаа болгоход нөлөөсөн нь бүрч чухал. За энэ бүхний турш Кристин бол нэг асуултаа хийжээж орхиогүй. Миний хүү хаана байгаа юм бэ? Шүүх хороод Кристинд учирсан цагдаагийн буруу хандлагыг хилэлцэж байсан ч түүний бодол зөвхөн Уолтер дээр төвлөрч байсан. Харамсалтай Нордкотын шүүх хурал эхлэх үед бүх зүйл Уолтерийг түүний хохирогч болсон байж болзошгүй зааж байсан. Кристин фармын алгуутай холбоотой шүүх ажиллагаа бүрийг анхааралтай дагаж Уолтертой холбоотой ямар нэгэн нотлохоо гарч ирэх болов. За эсвэл Нордкот эцэст нь түүнд үннийг хэлэх болов гэсэн өчүүхэн найдварч алдаагүй. Энэ үннийг мэдэх хэрэг нь Кристинийг хүүгийнх нь амьд хүрсэн байж болзошгүй хүнтэй нүүх тулан уулзахад хүргэдэг. Гэхдээ Нордкот түүнд хизээж хүссэн хариултыг нь өгөх хүн байгаагүй. 1929 оны эхээр улсын анхаарал Калифорниагийн Riverside руу чиглэж байсан. Нордкотын алгын шүүх хурал 1929 оны 1-р сарын 2-нд Riverside County-гийн шүүх байранд эхэлсэн. Шүүх хурал эхнээсээ л олонний анхаарлыг татсан эмх замбраагүй үйл явдлаар дүүрэн. Ялт тулгсан хэргүүд нь хитрхи цочирдон байсан учраас шүүгч онцгой шийдвэр гаргаж тангарагтны бүрэлдэхүүнээс эмэгтэйчүүдийг хассан. Тэр дахианы сарвчанд болсон зүйлийн нарийн ширийн мэдээллийг эмэгтэй тангарагтнуудад сонсгох нь зохисгүй хэрэг гэж үзсэн байна. Тухайн үед эмэгтэйчүүд тангарагтны шүүхэд оролцох хэрэгээ дөнгөж олж авч байсан тэр үе. Ингээд Нордкотын хувь заяаг шийдэх 12 тангарагтан бүгдээрээ эрэгтэй хүмүүс болсон. Харин эмэгтэйчүүд танхим хэсэгт суух эрхтэй байсан болохоор хохирогчдын ар гэрийнхэн хэргийн явцыг сонсгоор ирсэн хүмүүс танхимыг дүүргэсэн. Прокурорын талыг дүүргийн прокурорын орлогч удирдах байсан хохирогчдын бүтэн цогцос олдоогүй учраас хэрэг шууд бус тойм нотлохонд ихээхэн тулгуурлаж ирсэн. Санфордын мэдүүлэг болон фармаас гарсан шүүх эмнэлгийн шинжилгээний үлдэгдэл замун Нордкотын хоорондоо зөрчилдсөн мэдүүлгүүд нь прокурорын хэргийн гол үндэс болсон. Санфорд шүүхийн энэр дээр гарч өөрийн нүдээр харсан зүйлс болон өөрт нь тохиолдсон хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Прокурорын тал Нордкотыг өвчтөе худалч садист хүн гэдгээр нь тангарагтнуудад харуулахыг зорж байсан бол түүний ичгүүргүй авир хийсэн хэрэгтэй огт гимшээгүй мэт байдал нь прокурорын талд хүчтэй нөлөөсөн. За харин Нордкот бол шүүх хурлыг өөрийн бардамнал солиорлынхоо тайз болгон хувиргаж өмгөөлөгч авах хэрэгтэй байсан ч 3 өмгөөлөгчөө дараалан халж эцэст нь өөрийгөө өмгөөлөхөөр зүтгэсэн байна. Шүүх танхимд тэр ер бусын өөртөө ихтэй бүр тухтай харагддаг байсан. За харин шүүх хурлыг ажиглаж байсан нэгэн ажиглагч түүнийг хууль зүйн ямар ч боловсралгүй мөртлөө яг л туршлагатай өмгөөлөгч шиг аашилдаг байсан гэж дүрсэлсэн байдаг. Нордкот өөрөө эндэр дээр гарч өөрөөсөө асуулт асууж за бүр өөртөө ч хариулт өгч ийсэн. Тэр завсарлагаанаар шүүхийн ажилтнуудаа инээж, шоолж ярилцаж энэ бүхэн түүнд бусдын амьдрал өхлийн тухай шүүх хурал биш харин зүгээр л зугаатай тоглоом юм шиг санагдаж байсан юм шиг харагддаг. Шүүх хурлын турш Нордкот зөрчилтөө мэдүүлгүүдийг ар араас нь гаргаж за бүр шерифийн туслахуд өөрийг нь алхаар хувилсан гэж буруутгаж Санфорд болон өөрийн ээж Сараг хүртэл цагдаагийн албадлагаар худлаа мэдүүлэг өгсөн гэж дайрч байсан.
Шүүхийн үеэр Нордкот заримдаа нэр нь ил болсон хөвгүүдээс гадна өөр олон хохирогч байгаа юм шиг зүйлсийг цугуулгадаг байсан. Гэхдээ яг хэдэн хүн байсан талаар хизээч баттай хүлээж тодорхой мэдээлэл өгөөгүй. 1929 оны 2 дугаар сард тэр ээж Сараага шоронгоос авчруулж өөрийгөө өмгөөлүүлэхээр гэрчийн эндэрт гаргасан шүүх хурлыг завбүрч цоч эрдэн болгодог. Гэхдээ Сарагийн мэдүүлэг бол хүүдээ тус болоогүй. Тэр өөрийнх нь аав, ээж гээд цусан төрлийн хүмүүс хоорондоо бэлгийн харилцаанд орсон тухай ярьж эхэлсэн. Дараа нь Сара өөрийгөө контролдож чадахгүй прокурор руу уурлаж хашгирч байсан байна. Ээжийнх нь энэ мэдүүлэг ууртай зан авир нь Нордкотын талд ямар ч ашиг авчираагүй. Харин ч тэр гэр бүлийн хэвийн бус хортой уур амьсгалыг тангарагтнуудад илүү тод харуулж өгсөн. Нордкотын аав нь гэрчийн эндэр дээр гарч мэдүүлэг өгсөн ч тэр нь бол хүүдэнд туслаагүй. Ийм дуйлаантай эмх замраагүй явдлаар дүүрэн 27 хоногийн шүүх хурлын дараа 1929 оны 2 сарын 8-нд хэргийг тангарагтнуудад шилжүүлэхэд бүгд эрэгтэй 12 тангарагт нь ердөө 2 цаг орчим хилэлцээд шийдвэрт хүрсэн. Нордкотыг ах トゥ 2 болон мөн хэн болох нь тогтоодоогүй Мексик өсвөр насны хүү хөнөөсөн 3 зүйл ангиар бүгдд нь буруутай гэж үзсэн. Ингээд 2 сарын 13-нд шүүгч түүнд дүүжилж цаазлах ял оноосон. Нордкотын давж заалдах оролдлогууд түүнийг аварч чадаагүй. Тэр 18 сар цаазын ялаа хүлээж эцэст нь 30 оны 10 сарын 2-нд дүүжлүүлж цаазлаг таруулсан. Цаазын өдөр ойртох тусам өмнө нь бардам өөртөө хэтгэлтэй харагддаг байсан Нордкот айдаст автсан байсан. Харгалзагчид түүнийг авахар ирэхэд өрөөндөө орилж биеийн салганаж айсандаа сүгүрж унсан. Гар нь маш хүчтэй салгалж байсан болохоор харгалзагч түүнийг чирч гаргах шаардлагатай болсон байна. Дүүжлүүрийн тавцан руу хүрэх 13 шатыг тэр өөрөө бараг гарч чадахгүй байсан болохоор харгалзагчид үргэлжлэж дээш нь аваачсан. Замдаа тэр удаан явуулахыг гуйж, хөшүүргийг татахын өмнөх нь өөрт нь зориулж залбирал уншихыг хүссэн. Нордкот 23 настайдаа дүүжлүүлж нас барсан. Энэ дүүжлэлт нь буруу хийгдсэн гэх мэдээлэл байдаг бөгөөд амьсгал нь бүрэн тасрах хүртлээр 13 минут зарцуулсан гэдэг. Хүрдэх ёстойгоо л хүрдэж. Ингэснээрээ фармын алуурчны амьдрал дууссан ч гэсэн түүнийг тойрсон нууцуд дуусаагүй. Цаазын дараа шоронгийн захирал Нордкотын өрөөг шалгахад фармын гараар зурсан газрын зураг олдсон. Зураг дээр авс шиг хайрцагнууд дүрслэгдсэн. Бүр хажууд нь өөрийгөө буруугүй гэж бичээд тэндээс хүссэн зүйлээ олно гэсэн утгатай нууцлаг зурвас байсан. Энэ нь бол цагдаа нарыг эцсийн удаа төөрөгдүүлэх гэсэн ордлого юм шиг харагддаг. Газрын зургийн дагуу дахин хаасан ч тодорхой шин нотлогоо ерөөсөө гараагүй. Гэхдээ фармын газарт өөр булшнууд байж магадгүй гэсэн сэжиг бол хизээч бүрэн арилаагүй. Нордкотыг цаазлуулснаас 6-7 хоногийн дараа фармаас холгүй цүлд нэгэн анчин өсвөр насны эрэгтэй хүний арга ясыг олсон. Шинжилгээгээр тэр хүүг бол ойролцоогоор 12-оос 15 настай байсан тогтоогдсон ч хэн болох нь хизээш тогтоогдоогүй. Мөрдөгчд бол түүнийг Нордкотын өөр нэг хохирогч байсан байх магадлалтай гэж үздэг. Энэ шинэ олдвор нь Нордкотын гэмт хэрэг өмнө нь мэдэгдсэн 4 хохирогчоор хязгаарлагдаагүй байж болзошгүйг харуулдаг. Энэ хэрэгээс Нордкотоос тусдаа тодорхой хэмжээнд шудраг ёс хүртсэн хүн нь Санфорд. Түүний зориг энэ фармын аимшигт нууцыг ил болгосон. Санфорд аллагад буруутгадаагүй. Тэр гэмт хэргийн хамсаатан биш харин айдас болон хүчирхийлэлээр иргэшээлтэд оруулсан Нордкотын өөр нэг хохирогч гэж үзэгдсэн байна. Санфордыг сэргээн засах зорилготой өсвөр насныхны хүмүүжлийн байгууллага руу явуулсан. Эхэндээ 5 жил тэнд байлгаар шийдсэн ч түүний туулсан хүчирхийлэл албадлагын нөхцөлийг харгалзан хугацааг нь 23 сар болгож багасгасан. 1931 онд Санфорд судлагдаж Канада руугаа буутсан. Харин тэр үлдсэн амьдралаа нам гүм хөдөлмөрч өнгөрөөсөн ч фарм туулсан бүхнийхээ ачааг дотроо тээсэн хിവэрэ 1991 онд 78 наснда нас барсан. Нордкот цаазлуулснаар хуулийн процесс дууссан байж болох ч Кристиний хувьд бол Уолтерийн тухай эцсийн үнэн нээлттэй хിവэрэ үлддэг. Тэр түүнийг цаазлуулахаас нь нилээд хэдэн удаа уулзч байсан. Түүнийг баривчлагдсны дараахан 1928 оны сүүлээр Кристин шоронд түүнтэй уулзах зөвшөөрлийг авчиж чадсан байна. Тэр хүүгийнх нь амьд хүрсэн байж болзошгүй хүнтэй нүүр тулсан ч даанч хариулт олоогүй. Нордкотын байр суурь уулзалт бүр дээр өөрчлөгддөг.
Заримдаа Уолтерийн талаар бол огт мэдгүй юм шиг бүх зүйлийг өвгөөсөдөг. Дараа нь ямар нэг зүйл мэддэг юм шиг аашлаад тэр дороо хэлсэн бүхнээ буцаагаад нэцаадаг. За ийм зөрчилтэй байдал нь Кристинд бол хоёр өөр мэдрэмжийг төрүүлж байсан. Нэг талаараа энэ хүн үннийг зориуд нууж түүнийг тарчлааж байна гэж бодно. За нөгөө талаараа Уолтер үнэхээр Нордкотын хохирогч байсан бол ийм энгийн зүйлсээр хүртэл бодлох учиргүй гэж найдварыг төрүүлдэг байсан. Цаазын ял гүйцэтгэх өдрөөс өмнөхөн Нордкот өөрөө Кристин рүү холбоо барьсан. Шоронгоос ирсэн телеграмд Уолтерийн талаар өмнө нь өгсөн үгүйсгэл нь худлаа байсан. Үннээ хэлэхэд бэлэн болсон гэх утга агуулгатай захиаг явуулсан байсан. Гэхдээ Кристин өөрөө ирж сонсох ёстой гэсэн нөхцөлтэй. За мэдээж ийм урилгыг Кристин бол татгалзахын арга байгаагүй. Тэр 1930 онд Нордкотыг цааслахаас хэдхэн цагийн өмнө шорон руу очиж өрөөнийх нь гадаа хурж ирсэн. За юу басныг та таамаглаж л байгаах. Нордкот бүр уулзахаас татгалзсан. Уолтерийн талаар юу ч мэдгүй өөрийгөө буруугүй гэсэн байр сууриндаа иргэн орж телеграмд амласан бүхнээ үгүйсгэсэн. За ингээд Нордкот Уолтерийн хувь заяаг хизээч дийлгэлгүй цааслуулсан. Кристин шоронгоос ямар ч тодорхой хариултгүй гарсан ч хүүгээ ирж хайхаа зогсоогоогүй. Уолтерийг нас барсан гэдгийг маргаангүй нотлох хүртлээр найдвар орхихгүй гэсэн шийдвэр төрсөн. 5 жилийн дараа 1935 онд энэ найдвар дахин сэргэдэг. Калифорниагийн хөдөө нутгаас би энэ таруу нэг хүү олцсон бөгөөд өөрийгөө Нордкотын хулгайлсан хүүхдүүдийн нэг тэр дахианы сарвчнаас амьд зүхтаж чадсан хүүхэд гэж мэдүүлсэн байгаа. Тэрхүү Уолтер болон нөгөө хоёр ах トゥ хоёрыг сурггүй болсон үедээ ойролцоо үед ч гэсэн өөрөө алга болсон. Тиймээс эрх баригчид түүнийг Нордкотын нэрн тодорхойгүй хохирогчдын нэг байх магадлалтай гэж үзсэн. Хэрвээ энэ үнэн бол Нордкот фармд авчирсан бүх хүүхдүүдээ хөнөөгөөг гэсэн үг. Тэгвэл Уолтер ч гэсэн ямар нэгэн байдлаар мултарсан байх боломжтой юм. За энэ асуулт Кристиний сэтгэлд дахин найдварыг төрүүлсэн. За гэхдээ 1935 онд гарч ирсэн энэ хүүгийн түүхийг шалгахад хамгийн чухал гэрч болох Санфорд үүнийг нэгцаадаг. Түүний мэдүүлгээр фармд нэгэнтээ хүрэгдсэн хөвгүүдээс хинэн ч амьд зугтаж гараагүй. Нордкот хорьсон бүх хүүхдүүдээ хөнөөдөг байсан. Ингэснээрээ тэрхүү Нордкотын фармаас оргосон гэх мэдэгдэл үнэн биш болох нь тодорхой болсон. Тэрхүү өөр хэрэгтэй андуурсан эсвэл хэн нэгэн зориуд зохиосон харгас худал түүхийн төвд орсон байж магадгүй. Гэхдээ энэ мэдээлэл Кристиний итгэл найдварыг таслаагүй. Тэр хүүгийн түүх бодит биш байсан ч Нордкотын гараас нэг хүүхэд амьд мултарсан байж болох юм гэсэн ганцхан бодол Кристиний сэтгэлд үлдсэн. Уолтер ч гэсэн хаа нэгтээ амьд ой санамжаа алдсан өөр нэрээр амьдарч байгаа. За эсвэл нэг л өдөр гэртээ харих замаа олох байх гэсэн боломжийг тэр орхиж чадаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам Кристин Лос Анжелест нам гүм амьдарсан ч ирлээ зогсоогоогүй. Олдсон хөвгүүд болон сурггүй хүмүүсийн талаар мэдээ гарах бүрд цагтаа болон сурггүй хүмүүсийн байгууллагад ханддаг байсан. 40-50 он гэхэд фармын хэрэг үндэсний хэмжээний мэдээснээс аажмаар алга болсон ч орон нутгийнхан Кристинийг хизээч бууж өгөөгүй ээж гэдгээр нь сандаг. Кристин дахиж гэрлээгүй. Уолтерийг нэг л өдөр гарч иж магадгүй гэсэн өчүүхэн найдварын төлөө бүхэл амьдралаа зориулсан ч тэр өдөр нь хизээч ирээгүй. Кристин Коллинс 64 оны 2 дугаар сарын 8-нд 76 насны төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн өмнө нас барсан. Харамсалтай нь тэр өдөр хүртэл Уолтерийг нас барсан гэдгийг батлах маргаангүй нотлохоо олдоогүй. Иймээс хүн Нордкотын хэрэгээс амьд гарч хаа нэгтээ амьдарч байгаа байх гэсэн итгэлээ хадгалсаар нас орсон. 36 жил үргэлжилсэн энэ нэрлэл нь их хүний хайрын хүч, хүүхдээ мартахгүй гэсэн шийдэмгий байдлын илэрхийлэл болж үлдсэн. Кристин болон Уолтерийн түүх зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл байгаагүй. Тэдэн тохиолдсон явдал цагдаагийн эрх мэдэлд хяналт хэрэгтэйг тод харуулдаг. Кристин тохиолдсон явдлаас ичиж Лос Анжелесын хууль тогтоогчид цагдаагийн эрх мэдэлд хяналт тавих шинэ заалтуудыг бий болгосон. За тэдгээрийн хамгийн чухал нь хүнийг сэтгцийн байгууллагад албатан хорихын өмнө хууль ёсны ажиллагаа, шүүхийн зөвшөөрөл эсвэл албатан хэвтүүлэх захирам шаарддаг болсон Кристин Коллинсийн хууль байсан. Энэ дуулаа 1930-ад онд Лос Анжелесын цагдаагийн хилцээний авилгыг цэвэрлэх оролдлогод ч гэсэн хүчтэй нөлөөлсөн. Жинхэнэ шинжилэлт олон жил дахиад олон дуулан шаардлагатай болсон ч Кристиний хэрэг хяналтгүй эрх мэдэл ямар аюултайг харуулсан сэрэмжлүүлэг болон үлдсэн. Иргэний эрхийн хамгаалагчид өнөөдрийг хүртэл энэ хэргийг төрийн байгууллагын хариуцлагын жишээ болгон дурдсаар ирсэн. За энэ хэрэгтэй холбоотойгоор нэг хот бүр өөрийн нэрийг солих хэрэгтэй болсон.
Ямар хот вэ гэхээр нөгөө алуурчны фарм байдаг байсан хот. За хотыг нь бол тухайн үед Виннивил гэж нэрлэдэг байсан. Харин оршин суугчид Нордкостын нэртэй холбогдсон энэ тосхны нэрнээс холдох нь хамгийн яаралтай зүйл гэж үзсэн. Тиймээс 1930 онд тосхны нэрийг албан ёсоор Миралама болгон өөрчилсөн. За энэ хот бол одоо ч гэсэн энэ нэртэй хэвээрээ. Утга нь бол толгодын үзэмж гэсэн агуулгатай. Хэрэг олон 10 жилийн турш ном, нийтлэл, драмчилсан бүтээлийн сэдэв болсоор ирсэн. Харин энэ хэрэг 21-р зуунд л дэлхийд даяар жинхэнэ өргөн хүрээнд танигдсан. 2008 онд найруулагч Clint Eastwood Кристиний түүхийг Changeling гэдэг нэртэй кино болгон дэлгэснээ гаргасан. Киноны зохиолч Майкл энэ хэргийг нэгтлэн судалж олон нийт мартагдсан хотын архив, шүүхийн тэмдэглэлүүдийг олж үзээд бодит үйл явдлыг аль болох дагсан зохиолыг бичсэн. Анжелина Жоли Кристин Коллинсийн дүрийг бүтээснээр түүний хэдэн 10 жил үргэлжилсэн зовлон сая хүнд хүргэж чадсан. Кинон хуурамч хүүтэй уулзсан мөч Кристинийг сэтгцийн тасагт албатан хорьсон явдлыг харуулж Нордкостын гэмт хэргийг ч олон нийтэд дахин сануулсан. Тэр алуурчны хамгийн аимшигтай хүчирхийллийг ил задгаа үзүүлэхээс илүүтэйгээр утгаар нь мэдрүүлдэг нь бол киноныг давуу тал болсон. Кино гарснаар түүхэн хэрэгт дахин анхаарал төвлөрч Eastwood болон түүхчид жинхэнэ дахианы фарм байрлаж байсан газрыг хүртэл тогтоосон байна. Riverside-ийн түүхийн байгууллагад энэ хэргийн мөрдөн шалгалтын баримтуудыг хадгалж үлдсэн бол Лос Анжелесын нийтийн номын сангийн архивт зургууд нь үлдсэн. Харин тэдгээр зураг бол нэг л зүйлийг сануулдаг. Энэ бол Холливуудын зохиомол драм биш. Энэ бол бодит хүмүүсийн амьдрал бодитоор болсон эмгэнэлт явдал. За энд хүрээд өнөөдрийн минь та нартай бэлдсэн дугаар өндөрлөж байна. Мэдээж энэ хэрэгт албан тушаалаа ашиглаж байсан эрх мэдэлтнүүд болон аимшигтай алуурчин гарч байсан ч гэсэн миний хувьд DVD энэ ээж гэсэн бодол хамгийн их төрсэн ийм дугаар байлаа. Та нарт минь хэрвээ энэ хэрэг таалагдсан бол киног нь үзхийг санал болгож байна. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал сонсон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.